За сайн байцгаана уу? Хашаа битээр нийгмийн сайн сайхны төлөө, нийгмийн эрүүл мэндийн төлөө, хүн төрөлхтнийхөө сайн сайхны төлөө гэж баг хэлээд байгаа тийм. Эрүүл мэндийн подкастыг хүргэж байгаа. Тэгээд подкастаараа бид нэр дамжуулаад эрүүл мэндийн нэг наацхийн жижигхэн гоё мэдлгүүдийг шинжлэх ухааны үндсэлтэйгээр нь олоод авчвал тэгэл энэ подкаст явж байгаагийн одоо бүх үйл хэрэг нь бүтэж байгаа нь тэр. За Баянгол дүүргийн яаралтай тусламжийн эмч Лавгатар энэ удаагийн зочноор оролцож байна. Урилга хүлээж авч энэ их ажлынхаа хажуугаар хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За подкастт орж оруулж байгаа баярлалаа. Хашаанаас тоглоно танд бас. Тий. Энэ хашаа байгаагүй бол таныг бол бид нөр хязгаарч олж ирж чадахгүй л дээ. Хашаа эмчийнхаа тусламжтайгаар бас маш сайхан олон эмч танилудтай болж байгаа. Би туйлын баяртай байгаа. За ингээд би таныг одоо цөмөрөө юунаас яриагаа эхлэхгүй гэх юм бол яаралтай тусламж гэдэг тэгэхээр нөгөө түргэний эмч бол биш. Шууд нөгөө түргэнээр ирж байгаа хүмүүсийг л хүлээж авдаг эмч гэж ойлгож байгаа. Зарчим одоо зарчим ганга ухаан гэж байгаа шүү дээ. Одоо яаралтай тусламж эрдэм зөвлөгөө мэдээг үзүүлэх гэдэг. Тэр одоо яг хамгийн анхны одоо үзүүлдэг гэх юм уу та. Ирж байгаа хүмүүсийг шууд үздэг. Одоо 103-аар ирж байгаа хүнд болон хүн төдрөчнүүдийг үздэг одоо шууд ихний хүн гэсэн үг. За 103-аар одоо монголчууд одоо таны ээлжин дээр тэг яг ямар өвчтөн зөнхөлж ирж байна. Энэ дээр хүмүүс юу анхаармаар байна гэж та боддог вэ гэдгээс яриагаа эхлэе. Ялуусан юм гэдэг чинь болохоор яг цонхос нарийн мэрэгжлийн одоо бүрний юм уушгины ээж гэдэг юм уу те зүрхний ээж гэдэг юм уу тийм юм гэсэн яг бүгдийг л үзэх хэрэгтэй эмчнэр байдаг. Тэгэхээр одоо гастрийн асуудлаас циррозтай, хот одны шахтай гэдэг юм уу. Мессийн асуудал ирнэ, уушгины асуудал ирнэ тэгээд мэдрэлийн чимгийг харуулдаж ирнэ гэсэн үг. Тэгэхээр ялтаа сүнжийн юмшээс бол ер нь талбарын мэдлэг бас ур чадвар шаардлагдан. Тэгээ ухаангүй хүндгүй ирэхэд болохоор EDV буюу төвийн вений гуурсыг шууд байрлуулдаг. Амьсгалын аппарат нь шууд хүнээ авдаг. Тэгээ зүрх амьсгал зогсох хүнийг шууд цохомл амьсгалын аппарат нь авдаг. Тийм ур чадвар бүгдийг нийцсэн байдаг. Тэгээд янз бүрийн жижиг шарах, шалбархай, зүсгэлт тэнд нь бол хоёул тавьдаг. Анхны шахны анхлын цэцлэгийг шууд ойлоо тавьдаг, цаа тогтоодог ч гэдэг юм. Гэмтэл ороод ирэхэд бол оншилдог, гипс тавьдаг ч гэдэг юм уу. Бүх төрлийн мэргэжлийг эзэмсэн юмж байдаг гэсэн үг. Ялуулсан жал. Чанга юм байна. Одоо нөгөө айхтар судсууд дээр том гуурс тавьдаг чинь бол та нар тавьчихдаггүй шууд. Тийм одоо нөгөө нэг одоо гемодиализ гэж эмчилгээ байгаа шүү дээ. Гемодиализ эмчилгээнд орж байгаа хүн дабл гуурс буюу төв том вений судсан дотор гуурс байрлуулдаг ажил хийж хийн игэмд орж юм уу цавинд эсвэл хүрээнд төвийн вений гуурс гэдэг эмчилгээ одоо юу гэдэг нь зүрх амьсгалыг дэмжих эмчилгээ гэх юм уу одоо энэ трофаза вирусэр эмчилгээнүүдийг одоо шууд хийхэд бол тэр гуурсыг тавьдаг байх хэвээр. За тэгээд амьсгал зогссон тохиолдолд бол бид нар одоо хүнийг амьсгалыг зохиомжоор удирдах гэдэг аппаратыг хүний биед одоо хүнтэй холбохын тулд цагаан мөхөрсөө хаалгаар одоо интубацийн гуурс байрлуулдаг тэр мэргэжлийг бүгдийг хийсэн байх хэрэгтэй гэсэн үг. Эзэмсэн байх хэрэгтэй юм. Тэгээ эзэмсэн байх хэрэгтэй. Юу нь бол юу ч бэлэн байх хэрэгтэй л гэсэн үг л дээ. Ярилцсан юм ч бол. Одоо ингээд юу гэдгийг одоо яралтайгаар хүмүүс их ирнэ л дээ. Өөрөөрөө болон үгүй бол одоо жишээлбэл 103-аар ирж байгаа хүмүүсийг. Тэгэхээр энд нөгөө ялгалан ирэмблэлэхэд одоо жишээлбэл юу гэж хэлдэг нэхлээр би гэртээ өвдөж байгаа мөртлөө одоо та ч гэсэн бол одоо өөрөө юу гэдгийг 2 дугаар шатлалын эмнэлэгт хоёуланд ажиллаж байсан. Тэгээ 2 дугаар шатлалын буюу одоо 2 дугаар эмнэлгийн яралтаа дээр бас байсан гэсэн үг. Тэгэхээр 5 жил орчим тийм. Тэгэхээр дүүргийн эмнэлэг тэр дундаа одоо 3 дугаар шатлалын эмнэлгийн хоёрын ялгаа нэгдүгээр 2 дугаарх нь юу гэхээр би өвдлөө гэж бодоход яг аль руу нь өөрөө очих хэрэгтэй юм бэ. 103 дутгаар очийг хүлээж авах бүрэн боломж байгаа юм. Одоо ингээд би ч юм уу та ч юм өвдсөн байгаа үед бид нар яг хэвээр юу гэхээр хамгийн ихний ээлжинд бол хэрвээ та өөрөө ядч чадж байгаа бол дүүргийнхаа эмнэлэгт тэгэхээр хандна л да. Тэгээд авахгүй 103-аар ирээгүй мэрээгүй гэдэг ахгүй. Тийм бол байхгүй. Одоо чи нэг юм өвдлөө гээл ер нь болохоо байлаа гэж үзэхэд төргөн дуудахгүйгээр хамгийн ойрхон дүүргийнхаа эмнэлэг рүү яваад очих юм бол тусламж үйлчлэгээ авах уу? Аав шүү дээ. Тэр бол ойлгомжтой. Ягаад гэвэл тэр чинь нөгөө нэгдүгээр хараа дүүргийнх нь иргэн, хоёрдугаар дөвчтэй хүн учраас заавал л үзнэ гэсэн үг. Ярлал тусламжийн дотор болохоор 4-5 ирэмблэн ангилалт гэж байгаа. Цагаан ногоон шар улаан хөх гэсэн ирэмблэн ангилалт үүдэг гэсэн үг. Хөх нь бол нэлээд хүнд ер нь зүрх амьсгал зогссон. Хүнийг хөх ирэмбэр эмч шууд үздэг. Улаан бол маш хүнд өвчтөн гэсэн үг. Тэгээд шар ногоон цагаан хоёр бол ерөөдөө бол дунд олон хөнгөх өвчтнүүд байхгүй. Тиймэрхүү өвчтнүүд бол яг хуу ялуусамжаараа өөртөө ирээд үзүүлэхэд бол та тийм ирэмтэй байна үзэхгүй гэсэн тийм асуудал байхгүй. Бүх зүйлийг л үзнэ. Тэгээд 3 дахь шатлалын эмнэлэг 2 дахь шатлалын эмнэлэг хоёрын хооронд ялгаа бол яг жоохон
дүүргийн имлэг бол 2 дугаар шатлын имлэг бол жоохон хязгаарлагдмал боломж болцоотой. Мэдээж одоо юу гэдэг нь шууд зөвхөн цэжэр өвдөл хүн ороод ирэхэд дүүргийн имлэг дээр бид нар зүрхний цахилгаамжлаа хийгээд STM юу одоо нөгөө ST өргөлтөд зүрхний шигдээс ч юм уу ST өргөлтлөө зүрхний шигдээс гээд онцлоод шижиглээд торфны аваад тэгээд шигдээс нь батлагдчихгод дүүргийн имлэг дээр мэдээж нөгөө ангиограф буюу тэтэн цоцсон доторх имчилгээ онцлогооны ямар ч боломжгүй учраас бид дахиад дөрвөл шатлал ахиулан тээвэрлэдэг гэсэн үг. Дахин сарвалтай хүн ирээд нөгөө таглааны заалттай байна. Таглаа хийх болон хийхгүй юм имчилгээ ингээд байгаа штэ. Тэгэхэд дүүргийн имлэг бол мэдээж тэрийг хийж чадахгүй. Ямраа байхгүй учраас шууд одоо ишими инсульт буюу одоо дахин цус хомсох харуултыг бол бид нэр шууд бас онцлох боломжгүй. Яг гэвэл тэр чинь 24-48 цагийн дотор компьютер томограф дээр цаана нэлээгүй байдаг ч юм уу те. Тэрнээсээ бол одоо хараагүй байгаа ч юм уу гэд алдчих хэрэгсэл өндөртэй учраас дүүргийн имлэг бол жоохон хязгаарлагдмал боломж болцоотой гэсэн. Гэхдээ бол хязгаарлагдмал гэдээ бол мэдээж дүүрэг дээр хийхгүй гэсэн ойлголт бол байхгүй. Аль болох бүх өөртөөхөө боломж олцоогоо хийгээд тэгээд дээр шаталтайгаа угаасаа холбогдоод ийм өвчтөн байна гэдэг танилцуулаад шууд амнаас эрсдэлгүй шууд хэвэрлэдэг. 3 дахь шатлын имлэг бол мэдээж хаашаас төвлөрөх боломж байхгүй шүү дээ. Өөртөө л үзнэ гэсэн. Гэхдээ 3 дээр одоо нэг үе бодох юм бол зөвхөн 3 дахь имлэг рүү тээвэрлэж бид нэр ангиографи ажилбар хийдэг байсан бол одоо тэр маань болцсон учраас нэг дээр хийж байгаа, 3 дээр хийж байгаа, 2 дахь имлэг дээр хийж байгаа. Улаанбаатар сонготой интернет имлэг бүгд имлэг боломж олцоо өндөр олцоо учраас 3 дахь шатлын имлэг шууд өвчнөө хүлээж аваад бүх л арга хэмжээгээ өөртөө авдаг гэсэн. Энэ урд нь ер нь энэ техник хэрэгслийн зөрүү байгаад байна уу? Энэ 2 3 дугаар шатлын имлэгийн зөрүү чинь мэдээж техникийн юм байгаа. Дараа нь бас эмчнэрийн ур чадварын хувьд бас байдгүйгүй юу? Яг 2 3 дугаар шатлын имлэг гэж эмчнэрийн ур чадварын хувьд бол нэг жоохон ялгаа болоогоосаа байгаа л да. Яг тэгвэл 3 дугаар шатлын имлэг бол ингээд бүгдээр ингээд сургаж аваад төгсгөөд ингээд мэрэгцсэн байт. Нарийн мэрэгцсэн. Тийм, нарийн мэрэгцүүд явуулт. Дүүргийн имлэг дээр бол яг тийм нарийн мэрэгчлийн одоо мэдрэлийн имэсч гэдэг юм уу те. Ангиогийн эмчнэр өнтер угаасаа байхгүй шүү дээ. Тэгэхээр жоохон ялгаа бол байгаа дүүргийн имлэгүүд дээр. Яг энэ дээр нэг юм байгаа. Нөгөө одоо юу гэдэг 3 дугаар шатлал 2 дугаар шатлалын ялгаа гэдэг. Тэгэхээр Монгол улс дээр өөрсдөө яг хөглөр нөгөө төвлөрлийг сааруулъя буюу бусад газруудад бүгдэнд нь хавдрын имчилгээ, бусад имчилгээнд хийдэг болъё гэд 2 дугаар шатлалын асуудлууд явагдаж байгаа боловч 3 дугаар шатлал бол мэдээж нарийн мэрэгчлээ. Юу гэж хэлэх гээд нэхлэр мэдээж хүн өвдлөө гэхэд ихний ээлжинд бол өрхийн имлэг дээр, үүний дараа бол 2 дугаар шатлал буюу одоо дүүргийн имлэг дээр үүний дараа 3 дугаар шатлал руугаа явдаг юм талуудтай. Тэгэхээр миний эндээс нэг юм асуух гэдэг. Одоо 2 дугаар шатлал дээр ирчлээ. Ингээд ирсэн чинь нөгөөтгөө үзүүлээд за бид нар нарийн мэрэгчлийн асуудал шийдэх шаардлагатай юм байна. Хүн таны хэлсэн одоо юу гэдэг бусад одоо ангиографик гэдэг юм уу те. Одоо тархины асуудлыг шийдэгдээд ирж байна гэд. Тэгэх юм бол 3 дугаар шатлал руу ингээд шилжүүлэхэд шууд одоо юу гэдэг ямар нэгэн тээвэрлэлт байх одоо юу гэдэг дүүргийн имлэгээс шууд тээвэрлээд авч хүргээд өгөх үү? Яг бас холбогдно л доо. Шууд тээвэрлэхгүй шүү дээ. Бид одоо мэдээж хүн гэдэг чинь одоо бид нар чинь одоо хуулиар хамгаалсан хэрэгцүүтэй гэдэг шиг мал тээвэрлэх учраас бид нар ямарсан биеийн байдлыг их хянана. Тэгээ үнэлээд цус сэргэлт амин үзүүл доктортай юм байна. Тээвэрлэхэд асуудалгүй хэрэгсэлгүй юм байна гэдгийг үнэлээд дараа нь 3 дахь шатлалынхаа эмчнэртэй холбогдно. Чиглэлийн дагууч мэдээлэл явуулаад ийм хүн байгаа ингээд ийм зовёртой оншин ингэж тодорч манай дээр бол одоо мэдээж анги хийх боломжгүй харгалах боломжгүй байна. Гэж шатлал ахиулъя гэдэг юм. Одоо шатлал юмсан мэдээж мэдээлэлтэй танилцаад за тэгээд за та тээвэрлээд аваад тэгээд 2 дугаар шатлаас очиж аюулгүй байдлаа хангаад одоо цус хэрэглээ үнэлээд тээвэрлэдэг гэсэн үг. Улаанбаатар хот ийм байт юм бол одоо жишээлбэл дүүргийн имлэг дээр хийсэн зүрхний бичлэгийг бид нэр 2 юм уу 1 дэр имлэг дээр шууд компьютер дээрээс сүлжээн дээрээс харж болдсон болов? Тэр бол боломжгүй шүү дээ. Оо одоо энийг л болгох хэрэгтэй байна. Тэр мэдээ дахин bijil болгох л та. Тэрнээс бид одоохондоо ямар тийм боломж бол байхгүй. Нэгдсэн сүлжээтэй л баймаар байгаа юм. Тийм ийм байгаа. Жишээлбэл одоо бол яг зүгээр нөгөө даатгалын системүүд хөгжөөд ингэж ирж байгаа. Тэгэхээр яаж байгаа вэ гэхээр нөгөө өмнө нь бол бид нар яадаг байсан гэхээр нөгөө цаасан дээр бичээд ингэ явдаг байсан. Одоо цааснаас нь цахим руу шилжиж ийн гэдэг шиг даатгалын системүүд маань бүгдээрээ цахим руу орж эхэлж байгаа. Тэгэхээр яг үннийг хэлэхэд бол нэг хүний ийм юм үүсгэхэд бол одоо түүх маань хүртэл цахим болчих жоохоо. Тэгэхээр одоо юу гэдэг шинжилгээ бүх юмнуудыг тийш нэг оруулаад даатгал тэрийг хүлээн аваад тэгээ буцаад
даатгал тэрийгэ хянаад эргээд явдаг буюу цаасаар явах байлцсан. Тэгэхээр яг үнийг л энэ цаана дахиад database явна гэсэн үг. Тэгэхээр нэг хүний зүрхний бичлэг болгон дээр ингээд database ингээд яваад байх юм бол нөгөө тэрий чинь хадгалах memory за ингээд юмнууд нь одоо босод өөрчилж ирүүгээл явах шаардлагатай байна. А яг үнийг хэлэхэд биднэрт бол жишээлбэл хамгийн амар юм бол ерөөсөл тэр. Ягаад тэгэхээр хаач одоо гэдэг Монгол улс 21 аймаг 330 сумд зүрхний бичлэг хийлгэлээхэд тэр маань хаач ингээд гараад ирдэг байх юм бол одоо жишээлбэл нэгнийхээ зураг аваад яваад ингээд байх чирэгдэл бол бага л гэсэн үг. Харин тийм. Тэгэхээр энийг л нэг системэнд уул нь бол оруулах хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэг яг нэг системд оруулах чухал та. Гэтэ тэгээд манай дээр одоо юу гэдэг нь сонгогдоо дэмжлэг бол картай 92 дугаар дэмжлэг картай. Тэгээд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв болохоор хийл 5 дэр хийл гэдэг юм уу те. Мэд цавд ингээд тус-тусдаа даатгалын програм ашиглаж байгаа учраас нэгэн системд ороход бас жоохон удгал баг л та. Бүгд одоо юу гэдэг нь картай хэрэглэн эсвэл хийлдэрлэн бүх юм. Гэхдээ яг энэ хэдэн энэ програмуудыг хоорондоо харилцдгаар хийхэд бол болно л доо. Одоо хоорондоо одоо жишээл энд хөгжүүлээд нэлээд том дата бааз үүссэн байгаа програм хангамж байлаа гэхэд над дээр бас ингээд үүссэн байлаа гэхэд энэ хоёр програм хоорондоо харилцан бие биелүүгээ хандаж болдгоор хийж оруулахад бол одоогийн нөхцөлд бол маш амархан бах гэж би бодож байна. Яг тэгвэл програм хангамж бол бүр маш ухаалгаар маш бүр ингээд сайн хөгжсөн байгаа болохоор энэ бол нэг тийм асуудал бол биш байх. Яг зөөрөө тэгвэл те. Таны хийснээр хөгжчих юм бол бид нар мэдээ дээш шатлага 3 дахь шатлалын лавлаа тусламжийнхаа төв юмснэртэй зүгээр л хүнийхээ овг нэр регистрийг болоод тэр хайрнаад юм за танилцчлаа тех системээр наашаа тэрүүлж үгүй наа зэмэмжлэгээр асуудал шийдэгдэх юм байна. Танад зэмэмжлэг. Угаасаа зэмэмжлэг гэдэг чинь ганц адилхан шүү дээ. Бүх Монгол стандарт стандартад зэмэмжлэг ажиллах учраас ганц хийгдэж байгаа зүйл нь одоо 2 дугаар шатлалын эмнэлэгт хийж чадахгүй байгаа зүйл бол мэдээж нөгөө процедуруудын асуудал хаалгаануудын асуудал ирээд байгаа юм байна. Тэгэхээр ер нь ийм байна. Яг энэ хувийн нууц ялангуяа эрүүл мэндийн нууц бол нэлээд том өндөр нууцтай байна л да. Тэгээ хэн дуртай нь тэрийг харж үзэж болохгүйгээр тий. Одоо жишээлбэл би ингээл бие муутай гэдэг юм бол надтай бизнес хийж байгаа хүн миний тухай судалж байгаа л за энэ юм байр чинь бие муутай юм биш тий. Илгээс өлс юм байна. Ингээд энэтэй бизнес хийгээд яах юм гэдэг ч юм. Тийм янз янзын зүйл юм кейсүүд гарч ирдэг учраас эрүүл мэндийн нууц бол хамгийн том нууц байдаг. Тэгэхээр энэ бас нууцлалыг бас хадгалсан хоорондоо харилцдаг тийм програм хийж гэдэг л холбогдчихлуулна л болчихгоо л байгаа. Энэ дээр бол ажиллаж л байгаа бол гэж би бодож л байна л да. Тэгвэл одоо жишээ нь 2 дугаар шатлалын эмнэлгээс дүүргийн эмнэлгээс 3 дугаар эмнэлэг рүү 1 дугаар эмнэлэг рүү хүн шилжлээ гэж үзэхэд тэгэл бүх юм л үзчихвэл тэ эхний нөгөө авсан цусны шинжилгээнүүд нь зүрхний бичлэгүүд нь энэ тэгэл пак програм дээр байж л байвал илүү цаг хэмнэн илүү хурдтай ажиллана, илүү тэр хүний амь насыг аврахад л ойрхон болоод хэлнэ. Тийм нөгөө мэдээлэлгүй байдал. Бид ч нөгөө 3 дугаар шатлалын эмнэлэг 92 дугаар эмнэлэг ажиллаж байгаа ч гэсэн өдөө өнөختөөс өвчтөнд хэвлэл аваад ороод байна. Юутай яатсан хүн гэдэг бид мэдэхгүй. Тэгээд ингээд мэдээлэл аваагүй байж байгаа. Тэгээд нөгөө хүнээ ингээд аваад дахиад технээс нь бүх юм үнэлээл, үзээл, шинжилгээ аваад тэгээд нөгөө даншаа тодруулгуудаа нарийн мэрэгжлийн амжилтнаар лөө тэг кастрол мэдрэл мэдүүлж идэв юм уу тэгээд ингээд нарийн мэрэгжлийн хэмжлээ дуудах сард бас цаг хугацаа алддаг гэсэн үг. Энэ бол ялгал сүмжийн засаг дээр ер нь шийдэгдэх гэж ер нь доор хийж 2 цаг орчмын асуудал хамгийн багтаал 2 цаг орчмын асуудал болно ш техникийн хэлжинд бол тэгээд шинжилгээний хариу үлээх тэгээд нөгөө дээр ажилтаа байгаа юм шиг ч бид бас дуудаж байгаа ш тэр юм чинь бас тэр ганцхан манай яалтад сүмжийн тасаг дээр хүн үзэхгүй ингээд дээвэр өөрсдийнхөө тасаг дээр ч бусад тасаг дээр ч ингээд дуудаж үзэж байгаа болохоор бас тэр хэмжээгээ хүлээн гэдэг ингээд доор ээж 2 цаг асуудал болдог. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. За 2 дугаар шатлал дээр ажиллахад одоо шийдэл 3 дугаар шатлал дээр шууд очих шаардлагатай хүмүүс гэж байгаа тийм ээ. Тэгэхээр Google бол жишээлбэл 3 дугаар шатлалд үзэж байхад 2 дугаар шатлал энэ хүн ингээд асуудлаа шийдэх бүрэн боломжтой байсан мөртлөө ингээд заавал очиод тэр энэ нөгөө нэг ачаал лекс гэдэг юм л да. Яг үнийг хэлэхэд Монгол хүн өөрөө хүлээх дургу. Тэгээ нэг 20 минут ч юм уу 30 минут хүлээлэл бол асуудал амар комплейнтэй болчдөг. Тэгээ нөгөө стресстэй ийм болохоор мэдээж орж ирэхээс өмнө одоо жишээлбэл над дээр орж иж байгаа хүмүүс үл хэвчлэн орж ирэхээс өмнө стресстэй дуурлаад ирэхээр сувчнууд агшаал даралт ихсээд ороод ирдэг. Пүүс нэгсцээ. Тэгээ одоо ингээд нөгөө эм уух хэвээр мүү үгүй бол одоо яах хэвээр ингээд ч аягүй сонин асуудал үүсэж эхэллээ. Дахиад хүлээлгээ суулгах уу те. Тэгээ хүлээгээд эмийн нуудахчаа суулгаж байгаад үнэхээр та байна уугүй юу одоо яг ийм юм шийдэх галах. Тэгэхээр яг энэ дээр та нэг хариулт хэлээч.
2 дугаар шатал дээр хүлээгээд одоо жишээлбэл одоо 2 дээр ингээ байж хаа 3 дугаар шатал руу шууд явах шаардлагатай хүмүүс эсвэл 3 дээр ирчгээд ингээд очрлол байгаад идэг 2 дээр очиод асуудлаа шийдэх бүрэн боломж одоо яах байдгүй тийм хүмүүс ирдэггүй мэдээж байгаа шүү дээ. Одоо ер нь бол нэг үе бодох юм бол манад ялт усны хэмжээний та харьцангуй олон болсон. Одоо яг Монголд ялт усны хөгжөөд 11 2 жил болж шүү дээ. Дарийн мэргэжлийн ялт усны хэмжээг бэлтгэж гаргаад эрдэнэ хийгээд төгсөөд ингээд 2 жил эрдэнэ хийгээд төгсдөг. Юу бол одоо ингээд бараг 11 дэх төгсөж гэнэ үү та. Тэгээ бүх эмнэлэгтлийн ярилцлага тэр бүх эмчнэр л адилхан бүгдийг үзэж чадна гэсэн үг. Тэгээд дээрэс нь юу гэхээр 3 дугаар шатлалын эмнэлэгт одоо ингэж очих шаардлагагүй өвчтнүүд мэдээж маш их ирдэг. Дүүргээр асуудал нь шийдэгдэх боломжтой гэсэн үг. Одоо жишээ нь одоо хотдодны шарах сэдэрлэг байгаа шүү дээ. Эсвэл бөөрийн ахыг үрсэл сэдрэл ч гэдэм нойролж байгаа ахыг үрсэл сэдрэл ямар ч хагалгыг шаардлагагүй ямар ч юм лавчлаад тусам шаардлагагүй зүгээр эмээ имчилгээ хийгээл явхад асуудал нь дороо шийдэгдэх өвчнүүд ингээд 3 дахь шаталд ирдэг. Тэд нар яг тэгээд буцаа нэхлээр уралдаг, стрессдэг тий. Таны асуудал юм байна. Энэ бол эмээ имчилгээнд яхад танд хагалгаа хийхгүй бараг нөгөө эмээ дотрын гастр эмчнэр ч юм уу үзүүлээд эмээ имчилгээгээ зөвлүүлээд ингээд буцаад гэрээр эмээ ууж яах ч гоо тийм хүмүүс ирж ингэж асуудал болдог. Тэгээд 7 хоног өвдсөн 10 хоног өвдсөн хүмүүс. Тэгэхээр одоо юу гэдгийг өдөр нь үзүүлэх боломжтой байхад шөнө нэрж үзүүлдэг. Тийм шөнө нэрж 1-2 цагт ирж үзүүлдэг. 1-2 цагт ялт усны засаг маш их ачаалттай байдаг. Ер нь бол шөнийн нү. Тийм ажлын цаг дуусна. Ажлын цаг заа нэг 16-17 цагт дуусна шүү дээ. Тэгээд дараагийн ажлын цаг нэг 8 цаг юм 8:30-т эхэлэх. Энэ хоёрын хооронд ялт усны маш их ачаалттай байдаг. Манайхан бол 7 хоног өвдсөн, 5 хоног 10 хоног өвдсөн. Явж жагаад өөртөөхөө ажлыг амжуулж дуусангуудаа орой ялт усны засаг хэрэгтэй. Ямар ч шаардлагагүй. 7 хоног ханайцсан явж байгаа хүн ингээд зүгээр яагаад ингээд орой ирд юм бэ та ингээд ажлын цагаар ирээд амгалт орж юм үзүүл болж байгаа. Би ажлаа дуусчаал ирлээ. Ийм яриг бол үнээр амар их сонсоо. Тэгээд тэрийг үзэхгүй ч болдгоо юм. Үзэхгүй ч болохгүй шүү дээ. Энэ чинь нэгдүгээр одоо 2-3 асуудал байгаа шүү дээ. Нэгдүгээр хүмүүс манай монголчуудын хэл ам амар тий. Үнээр дэлдэггүй шүү дээ. Цааш бууж байгаа шиг л зүгээр уцаа гаргаж ирээл тэгээд асуудлаа. Хоёрдугаар намайг бод. Яг үзээд эмээ имчилгээний зөвлөхгүйгээс болоод удаа ханиалах бас хэд асуудал хадгаа маань уушны буглаа хөрчдөг ч юм. Яг нөгөө сүрээ вэж болдог ч юм уу тий. Ажиллахгүй сарга нөгөө хүмүүс булан мууддаг. Тэгээд буглаа болж тараад үжил болж тараад тэгээд эрсэмжлэгийн тасаг твдэх шаардлага гардаг. Тэгээд яасан гэж яалаад сүмждэр үзээгүй, амталтаар үзээгүй гэдэг ингээд бас асуудал үүсдэг гэсэн. Тэгэхээр юм яг баг дээр нь дарахын тулд үзгэл хэрэгтэй л дээ. Тэгэхээр яг одоо би ч гэсэн одоо ингээд нөгөө одоо хоёлаа ч гэсэн анх ингээд яг подкаст хийгээд эхлэе гэж ярьжсэн. Тэгэхээр ерөөсөө нэг юм л яг энийг л хэлмээр байгаа. Нэгдүгürt юу гэхээр эрүүл мэндийн боловсрал анхан шатны боловсралтай байх хэрэгтэй юм байна. Хүн эрүүл байна гэдэг нь хөдөлгөөн өдөр болгон гэхээс илүү ингүүл тэгнэ гэдэг эрүүл мэндийн боловсрал нэг. Хоёрдугаарх нь маань бол юу байсан бэ гэхээр 1 2 3 дугаар шатлалын гол ялгаанууд дээр очиод өөрөө үзүүлж явж чадах юм бол заавал 3 хүрэхгүйгээр 2 дугаар шатлал дээр имжлэх бүрэн боломж байгаа гэж ойлгоод байгаа зүг үү? Тийм шүү дээ байгаа. Тэр бол асуудалгүй шүү дээ. Мэдээж одоо зүгээр ингийн ханаад хүрчлээ би чинь зөвлөгөө авах хэрэгтэй өрхийнхөө амьлаг ч юм уу очиод юм эсвэл дүүрийнхээ амбалтаар цаг авч дотор юмштай үзүүлчихэнгууд үзээд ингээд зөвлөгөө нөгөө юм имжлэг зөвлөдөг гэх юм бол тэрийг цаг тухайд нь яг ингээд стандартаа дагуу ууж байгаа юм бол хүн чинь ороод идэх шүү дээ. Тэгж чадахгүй явсараад хүндэрдэг. Нөгөө буглаа, үжил тийм ээ. Тэгээд нөгөө хавд идэхтэй цаарлал марж идэм ингээд шатлал ахиулах өвчин өөрсдөө үүсдэг байхгүй. Тэрнээс тэр өвчин чинь шууд очоод одоо цаахгүй шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн боловсрал хэрэгтэй идэж эрүүл мэндийн боловсрал гэдэг нь зөвхөн одоо зургатаар миний бодлоор л зургатаар за ийм ингээд энийг уух хэрэгтэй тэрийг уух хэрэгтэй гэдэг биш бас нэг хөдөлгөөн ч юм уу те. Тэгээд нөгөө эрүүл амьдрал эрүүл зүй хооллолт тэгээд стрессгүй байдал гэдэг. Мэдээж стресс гэдэг чинь өөрөө хүн хотодны шарах үүсгэж байгаа шүү дээ. Тэгэл хотодны шарах үүснэ гэж хотод цорох эрсдэлтэй л гэсэн үг. Шарахч өөрөө хавдруулах эрсдэлтэй тий. Тэгэхээр хувь хүний өөрийнх нь бас эрүүл мэндийн боловсрал, эрүүл мэндэд зарцуулж байгаа цаг, мөнгө гэдэг зүйл хувь хүнд өөртөө хэрэгтэй л хэл та. Чойжо яаралтай тусламжаар очисон хүнтэй зодтолж ирсэн үү? Зодтолж байгаа. Зодтолж ирсэн. Би тэгж бодсон хэ түр ингээд чойжин буудаг ингээд янз янзын заарштай хүмүүс ирдэг гэхээр асуудалтай байдаг байгаа тий. Асуудал энэ дээр одоо ямар хууль дүрм журм үйлчлэлт юм бол та нар одоо жишээлбэл тэр өвчтөндөө одоо жишээлбэл зөрчлийн хуулиар ч арга хэмжээ ахуулах тийм тохиолдлууд байдгүй. Яг уу хил амаар доромжлон янз янзын хүмүүс ирж байгаа мэдээж бухимдалтай л иддэг л байх л таа л гэж бодож байна. 11 2 жил ярлал тусламж юм хийж
зөндөөл хараалгуулсан. Тэгэл ихнэр мэгчнэрд бол зөндөөл цогулжсэн. Тэр болгон чинь өдөөс нь бас яаж болохгүй чинь өөртөө юм ч хүмүүс үжиж тэ үзэн харин дэхтэй яг заримдаа бол муухай ажиллах зүйл бол гарна л да. Ялчгүй зүгээр хахад хүн загнаад дэрэлт одоод ингээд хараагаад байвал бас ажиллаж та гарч хийдэг юм ингээд нэг юм шаардлага марлах тавина л да. Тэрнээс биш адилхан чож буугаад тавил тэгэл. Та яг ингээд яаралтай төрөнд тусламжийн одоо эмчээр бэлтгэгдсэн анхны төгсөгч нарын нэг үү? Би 3 дахь нь уу? Ер нь бол анхныхтаа л орох юм байна шүү дээ. Тий, ер нь бол нэлээ их үеийнхтэй юм уу. Тэгэхээр чи одоо жишээлбэл нөгөө баргад бүгдийг мэддэг болчих юм шиг. Одоо манай хашаа бол зүрхээрээ л дагнцсан шүү дээ. Өдөрт 2-3 зүрхний мэс таслын. Ер нь зүрхний талаар бол хашааг бол одоо жишээлбэл одоо манайр бол дагнчиж байгаа юм те. Та бол жишээлбэл бөөр юу эмэгтэйчүүд нуруу тайрог толгой гимтэл гэлээстэй бүгдийг л яг бүгдийнс нь л мэдчихэл гэсэн үг л да. Левли зах цухаас нь. Хевли думаа хараар зураг шингэтэй юм тэгэл манай яхан мөхөндрэг ингээл яхны дүнэлтэг ч юм зааж одоо эмэгтэйчүүдийн асуудал байгаа юм байна да гэдэг одоо ялгаад одоо тэгээд яг хэвээр эмэгтэйчүүдийн хэмжиг мэдээж дуудана шүү дээ. Тэгээд тэд эмэгтэйчүүдээ яг хаа гэдэг ингээд асуудал шийддэг ч юм уу. Юу тийм гэсэн үг зах цухаа яг олон эрхтний асуудлынхаа зах цухаас нь мэддэг. Тэгээд зочмог ангаа ухаан бол ялтад сүмжийн юмч бол төгсөл мэддэг байх хэвээр л да. Яг нөгөө зүрхийг чинь зогсоож байгаа нэг 10 шалтгаан байдаг ш 5 Т 5 E шалтгаан гэдэг. Тэрийг хайж олж илрүүлж одоо засдаг. Тэгээд зүрх амьсгал зогсохоос сэргийлж ингэж имчилгээнүүдээ хийдэг. А зогссон тохиолдолд нь бол яаж аврах хэвээр гэдгийг бүгдийг мэддэг байх шээ. 24 цаг гараад 24 цаг амард юм бол одоо яаралтай тусламж яад юм бол? Тэг ер нь бол одоо яг одоогор бол яг 24 цагийн жижүүрийгээд 48 цаг амраад 24 цаг жижүүрийгээд ингээд явна гэсэн үг. Осоо хуулиндаач нэг тийм заалт өгд юм. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. Ер нь бол одоо юу гэдэг ингээд 10 хэдэн жил ингээд юу гэдэг лээ. Яарлаа тусламжийн эмч ингээд хийгээ явлаа. Хамгийн хэцүү нь нойргүй онол хэцүүтэй. Маргааш ямар ч итгэхгүй байхгүй бид нар ч. Шууд одоо нэг Глазго үнэлгээ гэж ярьдаг 15 баалгах хэвээр гэл гоож байгаа юм чи. Ямар ч гэрүүлийн харилцаа те үр хүүхдүүд тийм баггүй шууд очиод унтна. Тэгэл баг хоол болж ах жишээ нь ч. Тийм байх. Жижигтэй онол тэгэл нойргүй хонох хол их хэцүү. Ер нь бол. Улирлын чанартай өвчнүүд их байх уу? Яг нөгөө улирлын чанартай өвчнүүд их байх шүү дээ. Элэгний хатууралтай өвчнүүд бол хавар өвлийн цагаар хүндрэх эрсдлийн төгтэй байдаг ч юм уу. Тэгээд нөгөө өвөл болоод ирэнгуут тэр яагаад тэгдэм бэ? Даахаар тэгдэм үү? Элэгний одоо хатууралтай хүмүүсийн өвчин сэтрэх өвөл яг тэгээд идэм хүмүүс. Тэгдэм тэгээд яг яагаад тэгдэг нь бол үнэхээр тайлбарлаж мэддэг. Одоо яг гэхдээ нөгөө өвөл миний бодлоор бол нөгөө өвөл хүүдний цагт монголчууд нэг мах хийддэг. Тэгээд элэгний хатуурал өвчтнүүд нөгөө бүхэл мах сах бүхэл хоол идэх ер нь бол хориод нь шүү дээ. Тэгээд улаан венес уц варикозсын венес уц өргөсөл байгаа. Тэрний нөгөө 3-4 зэрэг гэдэг зөвхөн зэргүүтэй өвчтнүүд бүхэл маханд улаан венес уц урагт хаграх эрсдэлтэй байдаг учраас тэр нь тэгдэм болов гэж бас боддог л доо. Ханиалгахаар бас их хагард юм билээ ш тэр судалснууд тий. Ханиалгаад дүүлээд ингээд ингээр ханиахаар өвөл ханиад их байдаг болохоор тэгдэм юм. Би бас гайхаад их өвлөл хүмүүсийн яг өвчин сэдрээд идэм шиг надад яг санагдав. Тэгээ хаврын цагт бас их сэдэрдэг. Би бол хаврал тэр нөгөө нэг яг манай орчинд байгаль орчноос нөлөөлөө нөгөө хаврын бохирдол агарын бохирдол газрын бохирдол хөрсний бохирдол их байдаг болохоор хүмүүсээс их өвчлөл авдаг болов гэж бас бод. Яг хөө дээрээс нь юу байгаа хэл та эртнээс уур амьсгал юмны шилжил яг хүн өвөл бол яг ханиа төрх нь баг. Гэхдээ намар одоо дулаанаас хүйтэн рүү хүтнээс дулаан руу эргээ шилжих хооронд л их тэр юмнууд сэтрэл дархлаа даалангуй нагарын даралтуудаас шалтгаалаад гээд бид нар нэг өмнө нь ингэдэг шнэ хөдөө биш хөдөөг бүрхэг өдөр болоод ихээр хөгшчүүдийн одоо за нуруугаар хатгаж जैन за ингэж जैन тэгж जैन гэж өөр илрээд идэв. Би тэгээд тэр их худлаа гэж боддог гэсэн байхгүй. Тэгээд би яг Солонгос Японд ингээд очиод үзлэгээ гээд тойрон үзлэгээ гээд явж исэн чинь манай одоо тасгийн хэрэглэгч. Ингээд мэдээж нэ Солонгос кинонд дэр гардаг шиг хамгийн урд нь тасгийн хэрэглэгч нь үлдсэн араас нь дагаад явна шүү дээ. Тэгээ явж байхад ихэвчлэн бас хөгшчүүд тэгдэг юм байна. Тэгсэн чинь тэгин шүү дээ одоо чи өнөөдөр бүрхэг өдөр болохоор агарын даралт ийм өөрчлөлттэй учраас таны зөөр илрэн шүү. Гайгүй гэл ингээд явд юм. Би бас бас ийм юм байдаг юм байна дэ гэж ойлгож байсан шүү. Анх одоо 10 хэдэн жилийн өмнө анх Солонгос очиод ингээд явж байхад
Тэгвэл танаа дээр ч гэсэндээ бүрхэг өдөр, шуургатай өдөр, онцгой өдөр хүмүүсийг хэрдэг юм шүү дээ. Ер нь бол их цастаа бороод өдөг хүн баг ирдэг тарин. Тийм үү? Эсрэгээрээ. Нөгөөдөл чинь за бороод дуусны дараа яралтаад өгч үзүүл та гээл. Тэгэхээр ер нь бол яралтай биш хүмүүс их ирдэг байх нь шүү дээ, тийм ээ. Ер нь бол 50-50% гэх юм уу. 50% ямар шаардлага байхгүй. Яг 50% нь бол үнэхээр шаардлагатай яралт үзсэн шаардлагатай хүн. Одоо миний бодлоор яралт үзсэн ч жоохон юу байна. Улсын хэмжээнд төлбөртэй болгож бол ирэлт одоо тий нөгөө яг л гадаад орж тий нөгөө үйлчлэгээ авдгаараа авчин тэгээд даатгалаас танд нэхэмжлэг очин мөнгө нөр. Тэрийгэ төлнө. Тэрийгэ төлнө. Амталтаар бол үнгүй. Амталтаар бол үзлэг хийгдэж цагаа аваад бид жохон эрдэмтэн дадлаас баг зэрэг юм. Тэр ингэч болох юм байна. Төрөө нөгөө шар ногоон улбар шар гэдэг нөгөө төвшин бис тэгвэл улаан цэнхэр хоёрын ч юм уу яралтаагаар очих юм бол төлбөргүй байдаг ч юм уу байдаг ч юм уу. Им чин үнэлцдэг те. За энэ бол улаан юугаар ирлээ. Ирэмлэглээ. Ирэмлэн ангиллалтын мэрэгжлийн эмч гэж бас тусдаа одоо Баянгол дүүрэг дээр яг нэг тийм юмж байдаг л да. Яг өвчнөд орж ирээд ирэмлээд үзээд тэгээд нөгөө хөнгөн хүмүүсээ ол өөрсдөө зөвлөлтөө буцаадаг юм. Нэлээд хүнд хүмүүсээ ороод ирэх юм бол ингээд нөгөө бид нэр ялус сүнж тараага ахалж онжоогоо жижигэрэмж юм очиж үздэг ингээд. Ногоон цагаан нэг зүгээр хөөгөө гарах хэрэгтэй юм байна те. Үзүүлээл явлаа. Тэгээд үзүүлэн гутаа та гайгүй байна. Гэхдээ шинжилгээнийхэн төлбөрүүд энэ шүү гэвэл багадгүй саяны ирсэн 50%-ээс 20% нь ирэхэ болох байх л да. Тийм боломжтой гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү болгочвол их зүгээр юм уу гэж боддог байхгүй. Магадгүй. Ногоон цагаан тийм эрэмтэй өвчнүүдийн төлбөр шинжилгээ бага. Яг өвчтөд нь ханиалгаж байгаа юм бол цэжний зураг нэг цуснд өрөсөл байна уу гэдэг нэг цусны шинжилгээ CRP үзчихдэг ч юм уу. Тэгээд ганцхан цэжний зураг гардаг. Ингээд таны төлбөр чинь тэжүү гэдэг ингээд бага төлбөр гардаг. Шар өвчтөнд их шинжилгээ хийгдэг тусмаа ингээд төлбөр өндөрдөг. Мэдээж улаан болон хөх хэрэмбийн хүмүүс бол хөх ч юм зүрх зогссон шүү дээ. Зүрх амьсгал яалуулсан зүйлээ зүрх амьсгал сэргэх юм бол мэдээж эрчим зэмлэгийн тасруу шилжиж хэвтэн улаан бол угаасаа эрчим зэмлэгийн тасруу шил. Тэд нар бол угаасаа эмнэлэг твтэж байгаа учраас бусад нөгөө даатгалынхаа дагуу төлбөрөнд тооцогдоод явчихдаг юм. Шаар ногоон цагаан хэрэм болох ямар шинжилгээ хийгдсэн, ямар эмчилгээ хийгдсэнээс шалтгаалаад ингээд төлбөрийн тариф юм хийгдээд явдаг юм. Яагаад энийг дахин яриад ирэх юм бол шаардлагагүй хүмүүс яаралтай тусламжийн тасгаар цаахан ажиллаа тараад цаахан үзүүлчихэд үн төлбөргүйгээр шинжилгээ өгчөөд бие үнэлүүлээд одоо ингээд шинжилгээгээ сайхан бичүүлж зөвлөгөөгөө аваад нөгөө үзүүлээд тэгээ гараа явчихж байгаа учраас яг яаралтай тусламжийн яг энэ фронтлоор нь байгаа хүн хэлж чинь санал төвшүүлж чинь бид нар эндээс 2-3 зүйл олж авлаа. Саяны хэлдгийг бол ингээд бага хэмжээний төлбөртэй болгочих юм бол хүмүүс бас яг гэдэг юм бол бас энэ яаралтай тусламж авах гэж байгаа маш олон хүмүүс байгаа шүү дээ. Тэ? Бас тусламжаар очиж байгаа, түрүүнээр ирж байгаа янз янзын хүмүүс байгаа. Энд чинь маш олон бензин, тоос янз янзын зүйл хэмнэн. Тэгээ яг онцгой шаардлагагүй хүмүүс бол үнэхээр бага хэмжээний төлбөр ногдуулахад бол буруудах зүйл байхгүй юм байна гэсэн. Зүгээр бидний л нөгөө найз нар ярьж байгаа нэг санаа гаргадаг шиг л гэж бодож байгаа. Хоёрдугаар гэх юм бол хоёрдугаар шатлын эмнэлгүүд болон өрхийн эмнэлгүүдийн хувь хүний эрүүл мэндийн мэдээллийн одоо шинжилгээний хариу, зүрхний эхоч гэдэг юм эдрийг бүх эмнэлгүүд дээр л тап гал кодыг хийгээл хардаг байв. Өвчнөөгөө мэдээллийг харцдаг. Овгон нэр нас үз регистрийн дугаар. Тэн дээр нэг юм байгаа штэ. Одоо хэдүүлээ бид нэр ингээ зүгээр юу мартчихдаг штэ. Кодуудаа мартчихдаг. Хөө үний одоо нөгөө ID дугаар гэдэг юмараа. Хэрвээ кодуудаа мартаа гэдэг банкн дээр жишээлбэл кодоо мартчихдаг. Интернет банкар орохоор мартчихдаг тохиолдол сэргээдэг те. Тэгээ юу гэхээр өөрөө сэргээждэг штэ. Тэгэхээр жишээлбэл ийм байж болно л да. Үнэхээр яг хөө хүний нууцлал гэж байгаа бол эргэн дасчлуун дээр одоо юу гэдгийг шинжилгээг ямар байхыг юм бэ гэдгийг юу харах гэж байгаа бол одоо юу гэдэг өөрлөн код юу болдог. Тийм ээ. Одоо банк бол тэгдэг шүү дээ. Кодоо мартчихлаа гингуут нь яг өөрийнх нь баталгаажуулах кодоо хий гэдэг шиг таны имийг үзэж шүү гэдэг нэгдүгürt мэдээлэл ирэх нь байна. Хоёрдугаарт өөрөө тэрийгэ зөвшөөрөх юм бол ахаад нэг жижиг фи төлөөд яг нь тэрийгэ байнгын хадгалуулаад ингээд хэрэглээд яваад байх бүрэн боломж бас байгаа ахаа л гэж хараад байгаа шүү дээ. Шинжилгээний дэвтэр ч юм уу шинжилгээний багц гэдэг шиг тийм юм үүсгэжэл өөрөө аппликейшнтэй ч бас байж болох л та гоё. Тэгээд аппликейшн бүртгүүлээд өөрийнхөө код хийгээд оронгод хаана ямар шинжилгээ өгсөн, хаана ямар эмчилгээ үзүүлээд ямар онцтой байсан гэдэг юм. Тэднийг харж хардаг ч юм. Нэг хүн Америкийн иргэн болсон юм байна л да, паспорт аваад. Тэгээд эмнэлэг дээр очиод би нь очиод үзүүлсэн чинь уучлаарай ингээ таны төрснөөс эхлээд ямар ч дата алга байна. Тэгэхээр бид нэр таныг нөгөө эмчлэхэд ийм төвхтлөө байдлууд учирж байна. Тэгээд ийм дээр ахаад эднээс нөх хэрэгтэй болох юм байна гэсэн шаардлага тавьсан байл л дээ. Тэгэхээр ер нь бол бидний бүх мэдээллүүд тэр дундаа л ингээл хадгалагдаад яваад байл агаар дээр те яг клаудд хадгалагдаад явж идэг ороод үздэг энэ хүн Багдад тийч ярилсан байна, тийм вакцин хийлгэсэн байна, ийм өвдсөн байна, хамгийн сүүл тэр эмнэлэг тийм шинжилгээ өгсөн байна, ийм зураг авахулсан байна, энэ шинжилгээний хариулт бүгдийг л
харж ихэл ёстой юм шиг надад санагдаад байна те. За ойлголоо. Маш их баярлалаа. Ажлынхаа хажуугаар ирж биднэрт мэдээлэл хүргэсэн. Тэгээд энийг үзэж байгаа хүмүүс янз янзын бас зүйлүүд олж авсан баг. Хамгийн түрүүнд яаралтай тусламжаар очиж байгаа хүн юу анхаарч тань дээр очивол ер нь танд илүү амар таны ажлыг хөнгөвчлөдөг бай. Ингээд манайхан хөгжилтэй нэг юм байдаг л. Одоо ингээд надад нэг зөвөр хэлдэг байхгүй. Хадаж байгаа цээжэр өгж байгаа ч гэдэг юм те. Тийм гутаа өөр юм чирээд асуулаа. Толгой өвдөж байгаа. Халуурж байгаа ч гэдэг юм уу. Тиймэрхүү ингээд яг л юу өвдөж байгаа яаж байгаагаа сайн мэдж байгаа бол тэр талаараа л яг ингээд зөвөр үнэн зөв бодтой тийм зөвөр асуумж бүгжүүлвэл нэг зүйл. Манай багш нар ч гэсэн бид нар гоёдан бахад асуумж бодит үзлэг зөвөр гурав бол ер нь онцлогооны бараг 50% шүү 50-60% шүү гэж хэлдэгсэн баг. Тэгэхээр хувь хүн яг тэрийгэл зөв ярьж хэмжиж хандаж ирж ивэл надад илүү амар юм л болсон. Хэмжид яарлаа болсон жимс амар байдаг байна. За баярлалаа. Ингээд бид нарыг подкастыг хийхэд дэмжиж байгаа энэ Амуу гэдэг манай үндэсний үйлдвэрлэл талах чихрийн бүтээгдэхүүн энэ юу гэдэг юм бэ? Транстос байдгүй. Одоо сахарын агуулмж нь маш бага. Тэгээд нэг Япон, Солонгосын нэг иймэрхүү бүтээгдэхүүн их үнэтэй байдаг шүү дээ, тий. Жишээлбэл янз янзын тосмос ороогүй юм одоо органик бүтээгдэхүүн гэж нэрлэгддэг баг тий. Органик гэж нэрлэгддэг баг. За энэ бүтээгдэхүүний дээжийг танд бэлгэлээ. Тэгээд энэ дашрандаа бас Амуугийн хамт олондоо ч гэсэн бас баярлалаа хэлэх. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Ах эгч нараас нь өгж байгаамаа гэж. Амуугийн ах эгч нартай баярлалаа. Амуугийн ах эгч нартай баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Тэгээд би зүгээр л дахин энийг хэлмээр санагддаг байхгүй. Ягаад гэвэл Улаанбаатар хотын бөгдлөрөл төгжрөл те та ингээл мэдээж ээлжнээсээ буугаал ирж байгаа. Тэгээд бас нэг хүмүүсний жижигхэн ч гэсэн ингээд нэг эрүүл мэндийн боловсролд нэмэр очихул уу гэдээ ирээд ярилцж байгаа. Цаг заваа зарцуулаад ирж байгаа. За ингээ хашаа амч маань хагалгаад дуусч байгаа. Өнөөдөр 2 хагалгаатай байсан гэл тэгэл хөрх юм ирээл суучлаа. Тэгээд та нартай маш их баярлалаа. Баярлалаа. Хайртай олон нийтийн соёлын хөтөлбөр Радио Хаус 89.7-оос та бүхэнд энэ подкастыг хүргэж байгаа лээ. Баярлалаа. Амуу жигнэг сахарын агуулмж маш бага. Транстос агуулаагүй. Үндэсний нэмэлтгүй зөвцүүлэх үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай. Радио Хаус 89.7